Coach Okoгийн дараагийн подкастэд давтай морил. Сүүлийн Монголд аягүй гоё аялсан тэр тухай подкаста хийн. Play Academy-гийн 2 дахь зууны камп явагдсныг би ярьсан байгаа. Үнэхээр дахиад одоо ер нь миний өөрийн одоо хувь хүний хувьд үүсгэх ёстой бизнес, хийх ёстой ажил маань юу юм бэ гэдэг асуулт нь үнэхээр нэг хариулж чадж байгаа зүйл бол энэ Play Academy гэдэг энэ сургуулийг бий болгоод энийг авч явах байгаад байгаа. Бид нэр хүүхдүүдэд өгч чадж байгаа тусалцаа, өгч чадж байгаа, үүсгэж чадж байгаа өөрчлөлтүүд энэ төр бол үнэхээр агуу. За тэгэхээр ямар ч байсан. Тэгэн гутаа би Монгол энэ тухай утгагүй явуулах болно зав. Тэгээд Монгол явчихгуудаа ирээд одоо би нэг Монголоос ирээд яг 7 хоног болчих. Яг 1-7 хоног болчих. Энэ хугацаанд би буцаагаад өөрийгөө иймэрхүү гоё зуны амралт тэгээ өмнөх подкастер би ярьсан хэрвээ та амьдралдаа юм айгуу гоё өөр зүйлийг хийж байгаа тийм сэгсрэлтийн цаг үедээ нүүр тулсан бол яг тэрний араас нь дүгнэлт гэдэг зүйлийг хийж үзээр өмнөх подкастер би алдаанаасаа суралцах тухай ярьсан байна. Тэнтэй яг адилхан өөрчлөлт юм уу янз бүрийн амьдралд байнга хийгддгүй юм хийгдсэний дараа ялангуяа одоо олоодаа үргэлжилсэн таны бодлын гормыг өөрчилсөн, дадал зуршлыг чинь өөрчилсөн, орчингийн чинь өөрчилсөн тийм ямар нэг юмд оролцоод гарч ирсэн бол дараа нь заавал дүгнэлт хийж үзээрэй гэдэг юм. Тэгээ би дүгнэлт хийж үзэн гутаа өөрөө юу анзаарсан юм бэ гэсэн чинь би өөртөө нэг зүйлийг анзаарлаа. Тэр нь юу юм бэ гэсэн чинь би яг тэгээд өнөөдөр би өнөөдрийн сэдвүүдэд дагуу юм бүтээ гэж байгаа high performance individual гэж ярьдаг олон зүйлийг ингээд маш их өндөр зүтгэлтэй урагшаа тэмүүлсэн байдалтай зүтгэж байгаа хүнийхээ хувьд гэсэн үг. Би маш энгийн сэтгэл хөдлөлийнхөө тэмдэглэлтийг, сэтгэл хөдлөлийнхөө мэдрэмжийг сүүлийн үед алгасаад байгаа юм биш үү гэдгээ ойлгож авсан. Тэгээ тэрнээсээ болоод ямар асуудал гардаг юм бэ гэсэн чинь өдр дуусах үед ялангуяа олон юм зэрэг хийж байгаа хүний хувьд нэг л тийм нэг юм ядарсан, хоримтлагдсан тийм сөрөг зүйлийн мэдрэмж айгүй их овоорцсон юм шиг мэдрэмж гарч ирдэг болсон байсан. Тэгээд одоо би энэ өнгөрсөн 7 хоногт юу анзаарч эхэлж байна вэ гэхлээр хоёр зүйл дээр ажиллаж байгаа. Нэг нь болохоор жижигхэн ямар олон ийм жижигхэн сөрөг мэдрэмжийг бид нар шууд автоматар боловсруулахгүйгээр ингээ мэдрээ цуглуулаа явчихдаг юм бэ гэдгийг анзаараад тэгээд тэрийг одоо тухайн мөчүүдэд нь одоо алгасуулж эхэлж байгаа. Жишээ нь нохоогоо салхилуулж гарахдаа дараачийн одоо 30 минутын дараа уулзалт болох гэвэл нохой чинь 20 идэх минутанд өшөө гармаар санагдчихвэл яг тэр үед бид нэг тийм нэг сөрөг юм нэг яарснаасаа болоод нохондоо уурлах ч юм уу өөртөө уурах ч юм уу эсвэл яарах юм сөрөг мэдрэмж гараад ирнэ. Тэрний жижигхэн мэдрэмжийг бид нэр тухайн үед нь зөвхөн шууд мэдэрчээл өөртөө ингээ хадгалчаал аваа явчихдаг өдрийн турш. Тэрний хооронд би одоо яах гэж оролж байна вэ гэхээр яг тэр мэдрэмж гарч ирэх үед нь за энэ мэдрэмж үний юм уу? Энэ мэдрэмж чинь одоо яг өнөөдрийн факттайгаа буюу нөхцөл байдалтай би үнэхээр яг энэ нохойноос болоод би хоцроод байгаа юм уу? Энэ хоцорж байгаа гэдэг нь үний юм уу? Би хоцорсноос болоод миний юу хэцүүдэд байгаа энэ төр гэх мэт юм саруулах ухаанаар хөтлөгдсөн асуултуудыг өөрөөсөө асууж агаад би тэр жижигхэн мэдрэмжийг сөрөг хэмжээгээр нь байдлаар нь биш ингээ алга болгож уусгаж боловсруулж байгаа гэсэн үг. Тэгэхээр ийм юм дээр би анхаарч байгаа. Хоёр дахь анхаарч байгаа зүйл нь өнөөдрийн ярих гэдэг сэдв нь бид нар маш олон ийм урагшаа тэмүүлсэн хүмүүс зориг гаргасан өөрийгөө дандаа сайжруулах гэж одоо biohackers гэж ярьж байгаа. Бас дээрэс нь өндөр удирдлагын төвшөнд явж байгаа хүмүүс олон хүнийг удирдах явж байгаа. Олон хүний өмнөөс маш хариуцлага хүлээх хэрэгтэй байгаа. Олон төслүүдийн өмнөөс олон төрлийн хариуцлагыг өөрийнхөө толгойд зэрэг авч явдаг хүмүүсийн хувьд бидний хувьд нэг байдаг ёстой зүйл нь юу гэсэн бид нар заавал юм урагшаа чиглэсэн ахиц гэдэг зүйлийг нэгсэн хүмүүс байдаг. Бүр амьдралаас ахиц байхгүй бол бид нар удаашрж байгаа, ухарж байгаа юм шиг мэдрэмж. Энэ бол одоо нэг өсөлтийн чинь одоо сул эффект нь гэж, сөрөг эффект нь гэж хэлж болно. Юмыг дандаа урагшлуулдаг, өөрчилдөг, хөдөлдөг хүмүүсийн хувьд боломжтой байхгүй бол бидний хүчил төрөгч шиг нэг хэрэгтэй байдаг зүйл нь ахиц хөдөлгөөн, урагшаа чиглэсэн хөдөлгөөн, урагшаа чиглэсэн үр дүн. Хэрвээ тэдгээр байхгүй бол бид нар доороо хий эргэж байгаа машинтай адилхан мэдрэмж аваад тэрнээс олж бид нар сэтгэл зүгээр маш их ундаг. Тэгэхээр яг энэний тухай өнөөдөр яриа гэж бодсон. Тэр мэдрэмжийг гэхдээ яг саяны илдсэн шиг тэр жижиг сөрөг мэдрэмжийг боловсруулад явуулахгүйтэй адилхан. Хэрвээ энэ агц дутагдсанаас болоод гарч байгаа мэдрэмжүүдийг хэдүүлээ тэр өдөр болгон гараад байгаа тэр өдрийн эцэст нь магадгүй үлддэг. Эсвэл өглөөс ирээд хамгийн түрүүнд тань төгшүүр бий болох. Өнөөдөр би юу амжуулах вэ? Би амжуулж чадж гэнэ үү? Би цагаа зөв зарцуулж чадж гэнэ үү? Би цаг үрж гэнэ үү? Гэх мэт асуултуудыг ард хэлээ боловсруулаад гарахгүй бол тэр нь бас хоримтлагдж байгаа сөрөг зүйл болдог.
Тэгээ энэ талаар өнөөдөр жоохон ухаж үзье гэж бодсон юм. За хамгийн түрүүнийг юм хэлчихлээ шүү. Хэрвээ бид нэр тэр мэдрэмжүүдийг ингээ боловсруулахгүй зүгээр би тээж чадаад байна гэж бодож байгаа бол тэр өстө худлаашгүй гэдээ хэлмээр. Хүн болгоны тех хэмжээ нь ондоо тэр нь ойлгомжтой. Зарим хүмүүс маш их хэмжээний тэм сөрөг мэдрэмж ингээл залгаа яваад чадна. Зарим хүмүүс бол угаасаа чадахгүй. Маш цөөхөн эдийг залгисны дараа өвдөн сэтгэл зүйн гутралд орох магадaltaй, гуниг гутралын гүнзгий төвшөнд орох магадaltaй, стресслэн биеийн өвдөн бүр цаашлаад үнэхээр хэцүү асуудалд орж эхэлнэ гэх мэтэр хэцүү байдаг. Тэгэхээр бид нар яаж сурах ёстой юм гэхээр түрүү чи хэлж байгаа шиг энэ ахиц шаардсан, энэ нэхэлж шаардсан, энэ бүтээмжийн тодорхойлт, энэ дотор гараад байгаа мэдрэмжүүдэд боловсруулад тэгээ тэрийгэ бид нар эерэг сүргийг нь эрүүлэр тодорхойлоод өнгөрөх хэрэгтэй. Тэгэхгүй бол зөвхөн гарч ирж байгаа нэг автомат мэдрэмжэн дээр суурилж гарч ирээд залгаадах юм бол хэцүүднэ л гэд хэлмээр байна шүү. За энэтэй холбоотой хамгийн түрүү бидний нэг угаасаа яаж ботсон нэг зүйлтэй бид нар бүгдээрээ санал нийлж байгаа зүйл нь юу гэхээр өнөөдөр би энэ өдрийг дуусгахад амжилт ахиц урагшаа чиглэсэн хөдөлгөөний гаргасан бол би өнөөдөр сэтгэл ханамжтай өдөр гэж тооцноо. Энэ бол ихэнх хүний хувьд үнэн байх. Өөрөөр хэлбэл тэр өдөртөө сэтгэл ханамжтай байхын тулд бидний хувьд бүтээмж чухал, бидний хувьд ахиц чухал, бидний хувьд үр дүн чухал. Гэхдээ яаж ботсон? Тэгэхээр тэрийг бий болчвол бидний өдөр амжилттай байдгаа гэдэгт бид нар бол угаасаа бүгдээр санал гэж. Гэхдээ хоёр дахь хүн нь юу юм гэхээр бид нар өдөр болгон ахиц үр дүн гэдэг зүйлийг хэрэг үнэхээр өдөр болгон тэр хүлээлтийг өөртөө тавьж байгаа бол бид нар тэрийг эрүүл байдлаар бас тодорхойлж сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол маш бүтэмжгүй хиймэл үр дүнгуудээс л бүтэмжгүй хэмжээний үр дүнгуудээс л тийм хэмжээний сэтгэл ханамжийг авах гээд байгаа бол аюу хэцүү нөхцөлд өөрийгөө оруулж байгаа гэсэн. Дараачийн гоё үнэн нь гэхдээ энэ байна. Нөгөө тархины нөхцөл байдлыг төв мэдрэлийн системчил тэр сэтгэл ханамжийг авах гээд байгаа тийм мартаарай. Тийм ээ, саруул ухаан чинь тэрийг боловсруулж өгнө. Гэхдээ эцэст нь ерөөсөө явж явж мэдрэмжийн тухай ярьж байгаа бит юм мартаарай. Мэдрэмж нь өөрөө гоё үнэн нь юу юм гэсэн чинь жижигхэн үр дүн дээр ч айгүй гоё мэдрэмжийг авч болдог, том үр дүн дээр ч гэсэн айгүй жижигхэн мэдрэмжийг авч болдог. Хүн хувьсан өөрчлөгдөг гэдэг. Өөрөөр хэлбэл нэг гэдэг үр дүн гарснаас болоод нэг гэдэг сэтгэл ханамж аавна гэсэн юм ерөөсөө байхгүй. Хүн нэг гэдгээс зарим хүн 5-ыг авч болно, зарим хүн 500 авч болно, зарим хүн хагасыг авч болно. Тэгэхээр энэ нь өөрөө хувьсан ингэж өөрчлөгдөх боломжтой зүйл. Тэрийг бид нар бас удирдах болдог зүйл гэдэг бит юм байна. Тэгээ энэ маш энгийн жишээ нь л нөгөө нэг л булчинтай адилхан тийм ээ. Урд нь нэг юм ажил дээр гардаг юм жижиг асуудлыг хараад тэрэн дээр реакц чинь юм жижигхэн гардаг байсан. Айгүйх гардаг байсан бол тэр нь дасаж эхлэх тусмаа баг гардаг болчих. Тэрнтэй яг адилхан. Сэтгэл ханамжийн мэдрэмж ч гэсэн яг адилхан. Тэгэхээр тиймэрхүү үннүүдийг хэлээ мэдэх хэрэгтэй. Дараачийн нэг үнэн нь энэ байна. Бид нэр урт хугацаанд олон үр дүн гаргаж, ахиц гаргаж явах нь чухал болохоос ш 1-2 удаа тесрэлтэд маш том хэмжээний ахиц гаргаж гэдэг хүлээлт бол яач ботсон бас эрүүл хүлээлт биш байна. Тэгэхээр энэ болгон үннүүдийг жагсаах юм бол хариулт нь юу болж яах вэ гэхээр дахиад адилхан хэдүүлээ нэг бүтээмж ахиц гаргая гэдэг энэ нэг мэдрэмжийг энэ нэхэлтийг удирдах сурах хэрэгтэй байна. Энд удирдагддаггүй болох хэрэгтэй. За тэгвэл хамгийн түрүүний нэг юм бид нэг хэдэн үннүүдийг дахиад ярих юм бол бүх юм орчуулга гэдэг бит юм артаар түрүүч хэлж байгаа ш. Нэг жижигхэн юм дээрээс та ястаа үнэн сэтгэлээс шүү. Өөрийгөөсөө хурж байгаа биш. Нэг жижигхэн юм дээрээс та олимпийн алтан медаль авсан юм шиг сэтгэл ханамж, баяр баясгалан, үр дүнгийн мэдрэмжийг, ахицын мэдрэмжийг авч болдог. Эсвэргээрээ том дээр мяг авч болдог гэдгийг мартаж болохгүй. Тэгвэл окей ойлголоо. Тэгвэл би яаж өнөөдөр амьдралын жижиг юм дээр талархаж сурах вэ? Ахицсан дээрээ яаж өнөөдөр би жижигхэн юмнаас их хэмжээний сэтгэл ханамж авчих юм бол та сэтгэл зүйн доктортой байна. Сэтгэл зүйн доктортой хүн чинь бүтээлчээр бодно. Бүтээлчээр бодож чаддаг сэтгэл зүйн доктортой хүн чинь яаж бодсон илүү үр дүнтэй ажиллаж чадна, бүтээмжтэй байж чадна, хүмүүстэй гоё ажиллаж чадна. Тэгэхээр яаж тэгвэл жижигхэн юмнаас өөрийнхөө сэтгэл зүйн доктортой байдлыг өндөр хэмжээнд авч явж сурах вэ? Давталт хийж эхлэндэ. Давталт хийж эхлэхийн тулд эхлээд өөрийнхөө жижигхэн мөртлөө танд маш их ахиц гаргасан мэдрэмжийг өгдөг үйлдэлүүдээ болон зүйлүүдээ таних хэрэгтэй. Миний хувьд юм сурах. Маш ингийн 10 минут ямар нэг юм цоошин юм сурах үед би тэндээс маш их хэмжээний юм амжуулаад юм бүтээсэн юм шиг мэдрэмжийг авч чаддаг болсон.
10 минут ном унших болно, видео үзэх байж болно, нэг юм байж. Гэхдээ хамгийн гол нь идэвхтэй сурах процесс байх хэрэгтэй. Тэгэхээр тийм байл. За миний бас нэг дараачийн юм. Би хүмүүсээс ирсэн мессежүүд, мэдээллүүдийг аль нь чухал биш юм бэ гэдгийг эренблэх ажлыг л зөвхөн хийчих юм бол миний дахиад ахиц бүтээмжинд айгүй гоё өндөр мэдрэмж гардаг байгаа. Гэх мэтэр таны хувьд юу вэ? Би одоо буцаагаад календар дээр бас нэг шинээр буцааж нэмж эхэлж байгаа зүйл нь өглөө болгон нэг цаг communication-ууд буюу яг саяны зүйлүүд дээр цаг зарцуулах. Нэг л цагийг зарцуулах. Тэгээд тэрэн дотроо би заавал бүх имэйлийг, бүх мессежүүдийг учрыг нь олцсон байх ёстой, бүгдэнд хариу өгсөн байх ёстой энэ төр гэдэг шаардлага тавихгүй байна. Би зүгээр л нэг л цагийг зарцуулах юм бол миний хувьд аюу гой сэтгэлийн тогтвортой байдал, амжилт, ахиц гарцсан юм шиг мэдрэмж гардаг. Тэгэхээр миний тань зөвлөх гээд байгаа нь таны хувьд маш их хэмжээний ахиц мэдрэмжийг өгдөг тэр үйлдэлүүд чинь юу вэ? Бас яг эсэргээрээ нэг хэдүүлэн нэг өөр дээрээ нэг анзаарах хэрэгтэй зүйл чинь айгүй их цаг шаарддаг. Тэгээ та маш их цаг хийгээд байдаг. Тэгсэн мөртлөө яг дуусныхаа дараа тийм олигтой хэмжээний ахиц гаргаагүй юм шиг тийм мэдрэмж авдаг ажлууд болон үйлдэлүүд бас бидний амьдралд байна. Тэднэрийгээ таньчих юм бол тэднээс цагаа буцааж авч нөгөө хэрэгтэй зүйлүүдэд зарцуулж эхлэх хэрэгтэй. Тэний юм хэлчихэд айгүй инээдтэй зүйлүүдээс гэж ярьж болох зүйлүүдээс сэтгэл ханамж авч болдог зүйлүүд байгаа шүү. Тэгээ тэр нь бас заримдаа заавал юм чухал ажлын амар чухал том ажил байх ёсгүй байдаг шүү. Зарим нь зүгээр л нөгөө нэг бодоод байдаг нөгөө англи хэл сурах гэдэг дээр нэг 3 хүүг цээжилсэний төлөө гарч болох мэдрэмж. Нөгөө нэг ойр дудаан яриаггүй хойшлуулад байсан нэг хүнтэйгээ 5 минут уцаар ярихаас гарах мэдрэмж. Тэгэхээр дахиад хэлж шүү. Эхний алхам нь танд тэр мэдрэмжийг өгдөг үйлдэлүүд чинь юу вэ? Тэрийгэ таниадах бас эсрэгээрээ таны цагийг үрдэг мэдрэмжийг өгдөг үйлдэлүүд, ажлууд чинь юу вэ гэдгийг битгий мартаа. За тэгээ бас яагаад ер нь хүнд энэ ахиц үр дүн гэдгээс одоо хэлээ тэгвэл тийм байгаадахын тулд бидний нэг хийх ёстой зүйл чинь бид нар ахиц буюу замнал дээр прогресс дээр анхаарах ёстой болохоос үр дүн дээр биш гэдгийг би өмнө бас зөндөө ярьсан. За энэ яагаад чухал юм бэ гэхэлэр чинь хүний тархинд байдаг юмыг дахин хийлэгдэг нэг даавар чинь допамин гэдэг даавар байна. Допамин гэдэг дааврыг хүслийн даавар гэж ерөнхийдөө хэлж байна. Допамин үүштэй шагнал авчихсан хойно ялгардаг. Шагнал авах тэр тэмцлийн үеэр, тэр зүтгэлийн үеэр, шагналын төлөө зүтгэх тэр процессын үед ялгардаг. Тэр үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд зориулсан хүний биед гардаг даавар байгаад байна. Өөрөөр хэлбэл бид нэр ойртох тусам энэ даавар ялгардаг, тодордог. Тэгэхээс биш бид нэр хожихороо зөвхөн тэгэхээр өөрөөр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бидний дотор биднийг явуулаад байдаг даавар байдаг юм аа. Тэр даавар нь гэхдээ явах процессын үед гардаг болохоос ялах үед гардаг юм аа гэдгийг санаасаа гэж байна. Тэгэхээр яагаад бид нар энэ нэг ахицын мэдрэмж айгүй чухал байдаг юм бэ гэдгийн үр дүн юу бас нэг шалтгаан энэ байгаа таахгүй. Бид нар юм урагшилж байна, замаараа явж бэ шүү, ойртож бэ шүү гэдэг мэдрэмж бидний дотор бүр юм допамин гэдэг энэ хүчтэй энэ биеийн дотор байдаг энэ химийн урвалыг бидний дотор бий болгож өгч байгаа. Тэгэхээр энийг нэг бас нэг өөрийнхөө амьдрал хэрвээ та магадгүй би тэгвэл око үр дүн гарахгүй бол юм ахицсандаа сэтгэл ханамж авч чадахгүй байна гэвэл магадгүй нэг юм ахицуудаа юу ахиц буюу замналдаа жижигхэн цэгүүдийг тодорхойлж эхэлчих юм бол бас юм ойр ойрхон юм эцсийн finish line буюу нэг юмны үр дүнд хүрээд байгаа юм шиг мэдрэмжийг нэмж өгөх байгаад байгаа. За тэгин гот одоо би түрүүнийг хэлсэн шүү. Ер нь хардаа энэ яг үнэндээ юм үр дүндээ биш, үр дүнгээс авж байгаа мэдрэмжиндээ л хамгийн юм сууж байгаа. Тэгэхээр бид нар тэр мэдрэмжийг өөртөө хуурж бий болгож сурах хэрэгтэй. Тэгээд зарим нэг буруу мэдрэмж аваад байгаа мэдрэмжүүдэд засах хэрэгтэй байна. Тэнгууд энэ дээр мэдрэмжээ таних, мэдрэмжээ өөрчлөх, мэдрэмжийнхаа юу одоо ашиглаж байгаа байдлаа өөрчлөх тухай ярьж байгаа учраас тэгвэл бид нар энийг хийх ёстой зүйл чинь нөгөө ядаргаатай мэдрэмжээ таних асуудал яригдж байгаа юм. Бизнесийн хувьд, спортын хувьд, стартапын хувьд, зүгээр компанида гүйцэтгэх захирлын хүний хувьд, тузын гишүүний хувьд хэрвээ та өөрийнхөө хүннээ аваад
дараачийн араанд нь, дараачийн төвшөнд нь, дараачийн хувилбар нь болгоё гэвэл бүр баараггүй бүр заавал баталгаатай болчихсон нэг хөгжүүлэх ёстой чадвар бол emotional intelligence буюу сэтгэл зүйн эрүүл мэндэд юу оюун ухаан шин шүү, EQ гэдэг зүйл шин шүү, IQ ч биш. Энүүгээрээ юу яриад байна вэ гэхээр өөрийнхөө мэдрэмжийг таних чадвар, удирдах чадвар. Тэгэл бол дараачийн төвшин нь бусдын мэдрэмжийг таних чадвар, удирдах чадвар. Гэхдээ энэ чадвар юу шүү дээ? Өөрийнхөө мэдрэмжийг зүгээр л таних чадвар. Яг одоо таны дотор ямар мэдрэмжүүд гарч байна вэ гэдгийг хариулах үстэй. Хайда, мэдэрдэ, хаана вэ? Дараачийн асуулт нь тэр мэдрэмжүүд юунаас болж гарсан бэ гэдгийг яг нарийнаар хэлж өгч чадах уу? Энэ мэдрэмжүүдийг яавал та дуусгахыг хэлж чадах уу? Буддизм дээр нэг гоё үг байдаг шүү. Шаналлыг мэддэг хүн шаналлын эхлэл, шаналлын төгсгөлийг мэдсэн байдаг гэж ярьдаг шүү. Шаналлыг л мэдэрч байгаа бол эхлэлийг бас мэдэрнэ. Хариулт нь тэнд байгаа. Төгсгөл нь тэнд байгаа гэж ярьж байгаа. Тэгэхээр хэрвээ та энэ сэтгэл мэдрэмж дотроо гарч байгаа тэр сэтгэл хөдлөлийг сөрөгч вэ нүү, эргэж вэ нүү, тэрийг үнэхээр яг үннээр таньж чадах юм бол тэр юунаас гарсныг мэдэж чадна. Тэгээ юунаас гарсныг мэдж байгаа юм бол юугаар төгсгөж болохыг бас мэдж байгаа гэсэн асуулт. Энэ өөрийгөө таних чадварыг бий болгож ээж дөрвжи яриад байгаа. Би сэтгэл ханамжийн мэдрэмжийг хаанаас авдаг? Энэ надад яаж мэдрэгддэг? Ямар шухан байдгийг? Ямар их юмнаас амархан мэдэрч болох вэ? Ямар юмнаас хэцүү байдгийг? Ийм мэдрэмж авахын тулд надад ямар нөхцөл хэрэгтэй гэх мэт бүх зүйлийг таних боломж энэ ч гарч ирж байгаа шүү. За энэ мэдрэмжүүдийг тэгээд хэрвээ өөрөө удирдаад эрүүлэр өөрийнхөө амьдралдаа байлгах ёстой зүйл болоод байна шүү. Ялангуяа та түрүү хэлж байгаа high performance хүн бол олон юм амжуулъя гэсэн зорилготой ингээд зүтгэж байгаа хүн бол ахиц гарах гэж явж байгаа хүн юм бол энэ мэдрэмжүүдийг, энэ сэтгэл ханамжийн мэдрэмжийг, энэ агцын мэдрэмжийг дандаа өөртөө одоо витамин ууж байгаа юм шиг ууж сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар шиг ядаргаатай хүмүүс яадаг юм гэхээр сэтгэлээр унах гэдэг юм хаварттай болно. Бид нар хоосон мэдрэмжийг авч эхэлнэ. Бид нар түрүүчийн хэлээд байгаа шиг газар нь яг байгаа газараа дугуйн хий эргээд байгаа юм шиг. Тэр мэдрэмж аюулгүй муу. Тэгээ тэр мэдрэмжийг хэрвээ traction гэдэг зүйлийг аваад би урагшилж байгаа шүү гэдгээ таньж чадахгүй тэр мэдрэмжийг авахгүй тэнцэнэ ингээ хий байгаад байгаа юм бол тун утгагүй нөгөө бид нар яриадаг тэр burnout гэдэг зүйл яваад цөмрөх гэж би монголоор орчуулад байгаа. Ядрах бие физиологи сэтгэл зүйн үед гүн ядралд ороод тэгээд өвдөж хэвтэх сэтгэл зүгээр унах асуудал burnout гэдэг зүйл болно. Тэр миний энэ өнөөдрийн яриад байгаа тэр мэдрэмжийг тань тэрийг үүсгэж сур гэдэг чинь зүгээр нэг бонус зүйл биш байх нь шүү дээ. Дахиад адилхан энэ бидний бүр заавалшгүй хийж сурах ёстой зүйл. Ингиж байж л бид нар урт хугацаанд олон зүйлийг авч яваад санаачлаг авч яваад юмны эцсийн хариуцлагыг дээр өөрийгөө тавиад ингээд урт хугацаанд урагшилж чадна. Хэрвээ энийг алдаадах юм бол тэр тэмцэл, тэр энерги, тэр урагшлыг гэсэн юм чинь дороо тасарна. Дороо унна та. Яагаад гэвэл тэр энерги чинь хэрэгтэй нэг зүйл чинь түлш чинь энэ сэтгэл ханамж. Урагшилж байгаа юм мэдрэмж. За тэгээд энэ подкастаа дуусгахдаа эцсийн санаагаа бас дүгнээ хэлэхэд энийг одоо болохоор бидний дотор маш их автоматар бид нар энийг ингээ мэдэрчдэг, авчдаг, авдаггүй, зөвөр авдаг, буруу авдаг. Тэгээ энэ бүр биднэрт аюул нөлөөтэй юм мэдрэмж байдаг. Тэгээ би энэ подкастаараа юу сануулах гэдэг нь коучны хувьд танд юу сануулах гэж оролдоод байна вэ гэхээр энийг бид нар ингээ залбираад хүлээгээд идэх зүйл биш. Энийг бид нар өдөр болгон өөрийнхөө амьдралд яг савтай витамин онгойлгоод нэгийг амдаа хийж байгаа шиг бид нар өдөр болгон өөрийнхөө амьдралд бий болгож болдог зүйл байгаа шүү. Сэтгэл ханамж, ахиц энэ бол маш чухал. Энэ хүний аз жаргалын, амар мэндийн, бүтээмжийн, урагшаа чиглэлийн, энергийн, эрч хүчийн, inspiration гэдэг зүйлийг чинь хүчтэй төлшин тэр сэтгэл ханамжийн мэдрэмж. Тэгээ энэ төлшийг бид нар зоргоороо авах боломжтой. Энийг хийхэд тулд түрүү ярьсан зүйлүүдийг анхаараа. Тэгээ хамгийн эцэст нь нэмж хэлэх зүйл нь анзаарах чадвар л яриад байгаа шүү. Mindfulness, awareness. Тэр нөгөө бясалгал энтер гэдэг зүйл чинь бас энэ дээр айгүй их хэрэг байна. Тэгээ би бол одоо сүүлийн өдөр ухаарад байгаа нь бүх бид нар өстө өдрийн турш ямар арчаагүй жижигэн юм дээр сөрөг мэдрэмжүүдийг авчаад
тэднэрийгээ тоохгүй өдрийн турш яаж ингэж хоримтлуулчих юм. Тэгэхээр чинь яах ч аргагүй өдрийн 4 5 6 цагийн үед чинь хүссэн үсээгүй тэр их хоримтлсан зүйл чинь бид нарыг яаж бодсон энерги маань сорж гаргана, яаж бодсон сэтгэл зүйн маань доошоо болгоно, яаж бодсон хэрэгтэй эргүүд аавруудыг биеийн дотор бий болгоно, төв мэдрэлийн системийг яаж бодсон аваачаад аюул байгаа юм биш үү, стресс байгаа юм шиг хуурай хайчин. Тэгэхээр ямар юм хийдэг юм бэ гэдгээс үлээд ойлгоод байгаа. Тэгээ тэрнтэй холбоотой бас нэг сэдвийнх нь подкастыг өнөөдөр би санал бодлоо таайттай хуваалцлаа. За би түрүүн подкастаар асуусан иймэрхүү гормоор ярих ямар санагдаж байна. Коммент сектэнд бичээрэй. Тэгээд хэлээ. Дараагийн видеоор уулзцгаая. Балер өдрөг амар минь байцгаарай. Баяртай.